Сайн бацхан уу гэдэг. Сайн байна уу? За намайг Нэмүсрэн гэдэг багш 900 сумаас үлдсэн байж байгаа. Өнөөдөр бүгдээрээ хамтраад хичээл явуулах нэ гэсэн. За дэлгэцрээ анхаарал хандуулаад байна. За энэ юу харагдаж байна вэ гэдэг? За чөлөөт яриад байгаа юм дээ. Оо маш сайн. Маш сайн. Дээрээс харсан зураг тийм үү? За энэ тэгвэл Батэх байна. Тэгвэл Батэх хашааных нь өргөн нь 20 гэж өгдсөн юм. Уртнаа гэж өгдсөн. Тэгэхээр бид нэг талбайг олж авах уу дээ? Талбайг авч. Тэгэхээр бид нар үсэгт илэрхийлэл үзсэн байгаа шүү дээ, тийм ээ? Тэгэхээр бид нар үсэгт илэрхийлэлээ зохиож байсан. За тэгэхээр яаж бичсэн бэ? Талбайг яаж олох вэ гэдэг? Тийм ээ, маш сайн. За тэгэхээр яаж олох гэсэн бэ? За тэгвэл 20 авсан уу? За дараагийнх нь. Айн өгсөрөө Балтын хэлнэ. Тэгвэл Балтын хашааных нь Балтын Б гэж өгсөн. Өргөн нь хэд байгаа вэ? За тэгвэл талбайг авч болох үү те? За авч. За тэгвэл нийт талбайг нь олж болох үү те? За яаж болох вэ? 20А дээр 20B гэдэг юм. 20А дээр 20 гэдэг тийм үү? Зүйтэй. За тэгвэл бүх талбай 20А дээр нэг 20 бэ. За тэгвэл бүгдээ өөрөөр олж боломжтой болов уу? Нийт талбайг одоо энэ хоёр нэг хашаанд байна гэж төсөөлөд ингээд тэгш нийт одоо том хашааныхаа нийт талбайг олж болох юм байна. За яаж олох вэ? Дээр Б гэмээр 20 Оо маш сайн. Ямар монд бүгдүүд ээ. За тэгвэл 20 дээр аагаа нэмээд дээр Б нэмээд 20 гэж болж штэ тий. Тэгвэл энэ хоёр талбай ямар вэ? Энэ хоёр талбайг хэмжээ маш сайн. Тэгвэл бүгдээрээ ингэж бичиж болох болов? Ингэж бичиж болох болов? Тэгвэл энд ямар юм харагдаж байна? Ямар одоо үүсгсэн байгаа тавж байна уу? Тэнцүү байна тий? Тэгээ харин одоо энэ талбай маань энэтэй тэнцүү байна гэдэг маань одоо ямар үйлдэл гүйцэтгэсэн юм харж байна. За яг энэ хоёрыг за ажилхан гэдгээр харж байна. Харин за хэл чөлөөтэй. Энэ 20-ын тоо маань дээр нэмэх нь Б үржүүлэхэд энэ үр дүнтэй тэнцүү гэж шүү дээ. Тэгэхээр бид нар энэ 20 маань яаж гардаг байх нь вэ? За 20-ыг А дүржээд 20А, 20-ыг Б дүржээд 20B гэж тоолдог. Зүйтэй. За маш сайн. Тэгвэл бидний өнөөдрийн хичээлийн зорилго эндээс гарч ирж байгаа юм дээ. Тэгэхээр энэ 20 маань агааж үрдсэн байна, Б-гээ үржигдээд тавигдсан байна тийм үү? Тийм. За үүнийг болохоор математик тэгвэл гишүүнчлэгэн үржиглэх дөрвөн гэж хэлдэг байна. Тэгэхээр өнөөдөр бидний хичээлийн сэдэв маань юу ах нь? Гишүүнчлэгэн үржиглэх дөрвөн байх нь тийм. За гарч ирээ. Шүүж хэн үржүүлэх гэсэн үг нэ. Хичээлийн маань зорилго
За хаалтан дотор байгаа илэрхийллийг бүхэл тоогоор гишүүнчлэн үржүүлэх арга суралцах. Гишүүнчлэн үржүүлэх төрнийг болов бодоход хэрэглэж сурах юм байна. Хүн өнөөдөр за хичээлийн зорилт маань айлмрын илэрхийлэл зохион. Бид бүхэн айлмрын илэрхийлэл үзсэн байна. Төсөөдөг гишүүдийг эмгэгдэх нь үзсэн байна. Хаалтан дотор байгаа илэрхийллийг бүхэл тоогоор гишүүнчлэн үржүүлэх нь гишүүнчлэн үржүүлэх төрнийг болов бодоход хэрэглэх нэ. За ийм үе шийдтэй байх юм бидний. За тэгэхээр тэтгэврийн төвд гишүүнчлэн үржүүлэх дүрмийг бичээд авчих. За математик бичиг маань ийм байх нэ. За гэдэг тоогоор гэдэг нэмэх цэ гэдэг хаалтан дотор байгаа илэрхийллийг үржүүлж явах юм бол гэдэг тоо маань Б-гээр үржигдэх нь С-гээр үржигдэх нь гишүүн бүрчлэн үржигдэх учраас гишүүнчлэн үржүүлэх гэж хэлдэг байна. Хаалтан дотор илэрхийллийг тогтмол тоогоор үржүүлэхдээ илэрхийллийн гишүүн бүрийг уг тоогоор үржүүлж ирнэ гэсэн. Гишүүнлээ хатсан уу? За. Ажаахан гэж байна. Зарим нэг юм. Яг тосоо багш. Ямар жил болгон зарласан байх вэ те? Танаа сургуулийн яг үүдээр орж ирэнгүүт энэ хэдлийн самбар дээр ч байдаг шүү дээ. 2019 он бол ямар жилээ гэж бичсэн байна шүү дээ. За багш нэг ихний үг нь хэлэх үү? Тагч. Байгууламжийг нэмэгдүүлэх тэгш бичсэн байгаа шүү дээ. Цаасан уу гэдэг тийм? Цаасан. Тэгвэл тагчид ногоон байгууламж гэж юу юм бэ гэдэг? За цэцэг ногоон тарьж угуулах нь ямар ашиг тустай юм? ханиа гэдгүй шүү дээ. За сайн. Агаар микрофоноос хамгаалах. Агаар микрофоноос хамгаалах. Сайн үлээ үзүүлээ. Маш сайн. Ямар мундаг хөвгтүүлээ. За тэгвэл одоо бүгдээрээ энэ тагчид ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жилийн хүрээнд энэ Батбат 2 сая хөрш байсан шүү дээ, тийм ээ? За тэр хоёр хөрш маань хамтраад хашаандаа ойролцоо оршихтэй булгийг хашиж мод тарихаар шийдсэгнэ өгдөө. Тэгэхээр бид нэр өнөөдөр энэ Батбат 2-т энэ эко одоо байгаль орчноо хайрлан хамгаалах үйл ажиллагаанд 5 багаараа туслах юм шүү дээ, тийм ээ? Та бүхэн билнэ үү? Билнэ. За тэгвэл за та багш нь танартай танилцж амжаагүй учраас багш нь та гэдэг ингээд номерлцсан байгаа. Код тавьсан байгаа тийм үү? За та гэдэг ингэрдээ зүүцсэн байгаа тийм. За тэгэхээр та өөрсдөө болов үнэлэх юм. Үнэлэхдээ яаж үнэлэх вэ гэхээр та бүхний өмнө хайцсан доктор багшны модуль тавьсан байгаа. Яг бүгд заавал зөв бүсэд хийх юм бол 2 мод өөрсдөө аваад байна. Аваад хажуудаа тавиад биш үү заяа.
Дутуу хийчих юм бол нэг мод аваад хараахан амжиж хийж чадааг бол модоо авахгүй шүү заяа. За тэгээ ингээд хураагаад хажуудаа тавиад байгаарай. Тэгээ хамгийн сүүлд бид нэр энэ дээр наах юм байгаа шүү. За цаашаа гаяа. За бод хоёр гэр бүл найз нөхдөний хамтаа улгийн хайрын төлөв мод тарьжээ. Тэнд X тооны том хүн түүнээс 500 хүүхэд байсан. Том хүн бүр 5 мод, харин хүүхэд бүр 2 мод тарьжээ. За тэгэхээр багш нь өнөөдөр одоо байгаль орчинд нээлттэй үйл ажиллагаа хийж байгаа учраас багш нь энэ танарт энэ ногоон пассворд бэлдээд ирчихсэн байгаа. Ногоон пассвордыг харж ирсэн хүүхэд байна уу? Эко үйл ажиллагаанд оролцдог хүүхэд байна уу? Байхгүй юу. За тэгвэл энэ ногоон пассворд бол дандаа байгаль орчны хайрлан хамгаалах үйлс холбоотой зүйлүүд байдаг. За тэгэхээр багш нь та хэд маань энэ дотор даалгавраа өөрсдөө даалгаврынхаа дараалалаар ингээд хийгээ яваад шүү. За яа. Нэгээр махчих. Тэр базараа ячин дээр за та бүхэнд өөрсдөө зүйлийг өгөх юм байна шүү. За тэгэхээр бүгдээ аваад даалгаврынхаа даалгавар нэгийг надад ногоон пассвортын дээр хийн. За яа. За том хүн бол X тооны байсан тийм ээ. Тэгээд том хүн бүр хэдэн мод тарьсан гэлээ? 500. Том хүн бол 5 гэсэн шүү дээ. Харин хүүхэд хэдэн 500 яа хэд үү? X-ээс ямар мод хүүхэд вэ? За X-ээс 5 хүүхэд байсан биш үү те? За тэгвэл хүүхэд бүр хэдэн мод тарьсан гэсэн? 2 мод те? За одоо тэгвэл бүгдээрээ даалгавар нэг нь юу олох гэж байна уу? Том хүмүүсийн нэг тарьсан модыг олох эсвэл зохиогоорой. Хийлэг зохион. Илэрхийлэл зохиочоод тэгээд үнэхээр зөв илэрхийлэл зохиож чадлаа та нар модоо цуглуулад яваарай. За ёо. Хагас нүгтэй те. За зохиоч. Нихо хэмжээ болохтой яах вэ хэмжээ те? Одоо та болохтой Тэд хэдэн том хүн байсан гэсэн? X тооны том хүн байсан. Том хүн бүр хэдэн мод тарьсан? Тэд хэдэн мод тарьсан бэ? Энд за. Ард даалгавар нэг гэж байна. Даалгавар нэг гэсэн шүү дээ. За тэгэхээр бид ямар илэрхийлэл зохиож авч байна? За хэл. Ямар ч гэсэн илэрхийлэл зохиож яг өөрсдөө хийж чадсан хүүхдэд модоо аваарай хүүхдүүдээ. Арайхан дутуу хийчихсэн байх юм бол нэг мод аваарай. Тэгээд хараахан хийж чадаагүй бол модоо авахгүй шүү хүүхдүүдээ. За даалгавар 2. За одоо хүүхдүүдийнхээ нэг тарьсан модыг олох хэлбэрийг зохиох нь. Хүүхдүүд маань хэд байгаа л хүүхдүүдээ? 2. Нэг хүүхэд болгон 2 мод тарьж. Гэхдээ хүүхдүүдийнх нь тоо хэд байгаа л хүүхдүүдээ? Хүүхдүүдийн тоо 5.
5 болсон тийм үү? За сайн. За тэгээд одоо энэ хэлээ зохиолч. Исээс хасгал 5 хүүхэд гэж бид нар гаргацсан шүү дээ тийм ээ. Одоо хүүхэд болгон 2 мал тарьсан гэхээр ямар илэрхийлэл зохиогдох вэ гэдгийг биччих гээд байгаа байхгүй юу? Ой ямар мундаг хүүхдээ. За зүг биш үү? Энэгээр хаалтаа тавьж байгаа. Тэгээд зүг болсон. За сайн байна. За. Зүг ямар мундаг хүүхдээ хаалтаа тавьж байгаа. Хаалтаа тавьж. За. За гэдэг. За. Энийг босоод хэлчих. За. Бараг зүг байна. За наа чи нэг алдаа байна. Санаа хараарай. За яа хэлээ. Энэсээ саяхан хавтаа аваад 2 минут байна. Зүг. Тэгвэл бидний өнөөдрийн нөгөө агуулгач чи явж гин үү? Зүг биш дээ нөгөө юм чинь хаалтан доторх илэрхийлэл. Гадна талд нөгөө тогтмол тоогоор үржүүлж штэ. Тэгвэл яаж үржүүлнэ гэсэн үг дээ? Одоо энийг яаж үржүүлнэ гэсэн? Хоёрыг x-ээр үржүүлнэ. Хоёрыг тэгээд тавьчих юм шүү дээ. Тийм үү? За сайн байна. За тэгээд тавьчих. За өөртөө бодож чадсан хүүхдүүд маань үнэлгээ аваад гэдэг. Багшийнхаа тусламжийг авсан хүүхдүүд маань дөхүүлсэн хүүхдүүд маань тийм ээ. Жишээлбэл одоо энэ чинь 1-5-ыг өдөр тавьсан. Тэгээд бусдын зүг байгаад байгаа байхгүй юу? Тэгч дөхүүлсэн хүүхдүүд бол 1 мод аваарай. За яа. За доошоо 3. Нийт модыг олох илэрхийлэл зохиогоорой гэж. Нийт мод. Одоо нөгөө том хүмүүс чи хэдэн мод тарьсан билээ өгдөө? 5x мас. Хүүхдүүд маань хэдэн мод тарьсан билээ? 2x-ээс хасах нь 10. Одоо нийт модыг ол гэж шүү дээ. Тэгэхээр яг нь одоо нийт модоо олох илэрхийлэл зохио гэж шүү дээ. Тэгэхээр ямар үйл гүйцэтгэв? Одоо хэзээс ч 10x үүгээд сайн. Зөв мундаг. За ямар үйл гүйцэтгэх нь нийт гэхээр та нар яаж болох вэ? Нийт тийм ээ. За сайн байна. За тэгвэл бүгдээрээ сайн гэж үтсэн биш та хэд тийм үү? Тийм. За тэгвэл энд юу харагдаж байна? Бидний өмнө үзсэн сэдвтэй холбоотой за Том хүнийхээ модноос хүүхдийнхээ модыг нэмсэн байна. За нэмсэн байна. Тэгээд энд харин өмнөх сэдвтэй холбоотой юу харагдаж байна? Одоо ингээд орчих уу? Дахиж эмэгтэйхмээр юм байна уу? Энэ хоёр юу вэ? Энэ хоёрыг яг юу гэж хэлдэг? Эмэгтэйтэй нэг нэртэй штэ. Яагаад энэ хоёр хэлж байгаа? Энэ хоёр маань төсөөтэй гişүн. Төсөөтэй гişүн гэж хэлдэг үстэй. Тийм үстэй. За, төсөөтэй гişүүдийн дагуу Эжил зураасаа зурдаг штэ, тийм ээ? Тийм. Өмнөх сэдвүүдээр бид нар үзсэн байгаа тийм? Үзсэн. Аргаж байгаа тэгээ бид нар эмэгтэйчтэй байдаг штэ. Эмэгтэйг хэд болох вэ? За дараагийнх нь. Бат бол хоёр хөрш
тэгээд хог англин ялгаж хийв шиг байгаль орчноор цэвэр цэнцгэр байх үйл ажиллагаанд оролцох юм аа дараагийн. За тэгэхээр бид бүхэн сая бол мод тарихад оролцчихлоо шүү дээ бид бүхэн тийм. Одоо бид нар яах нь вэ? Дараагийн хогоо ангиж ялгаж сурах нь шүү дээ. Та бүгд чадах уу? Оо, онцор шил. Ямар савнд хийвээ? За, тусгай сав байт юм уу? За, багш нэг нэг бичлэг үзүүлээд та гэдэг. За тэр хооронд та хэд маань ногоон пассвортынхаа ардад хог англин ялгах юу байж байгаа? Савны маань зураг байж байгаа. Та хэд хараад суулгаарай. За ямар өвчтөд байх юм бэ наа гэж хараад байж байгаа юм тийм ээ. Тэр чинь тайлбарлаад өгч идэг үү? За ямар өнгөтэй байд юм бэ? Шаа, цэнцэр, улаан, за бидний түгээмэл одоо гардаг хог маань ямар өнгийн юунд хийх юм бэ? Та нар одоо ямар хог хөвчтөд сургуульд гардыг? Цэнхэр хуманцар гардаг. За хуманцрыг ямар өнгөтэй за өөр юу гардаг? За зүгтээ. Тэгэхээр тэр маань юу ордог байх нь? Ямар өнгийн? За тэгэхээр та бүхэн маань одоо бид англин ялгаж чадах нь чадна тийм. За тэгвэл одоо бүгдээрээ бат хоёрынхоо гэр бүл төсөлдөг үү? За. Тийм ээ. За бодлого 2. Батын гэр бүл Y тооны хурцар сав. Хоёрыгээс хасхан 100 тооны дац англин ялгажээ гэж. За та хэдий намаа хасалтан дээр ч байж байгаа. За та сайн уншаа. За харин батын гэр бүл бол 2 тооны хурцар сав. 3 дээр нэмэх 100 тооны дац англин ялгажээ гэж. За маш сайн бичээрэй. За бид бүхэн тэгэхээр ямар даалгавар үүсгэх вэ гэхээр бат болон бодны гэр бүл тус бүр нийт хэдэн лац ховцор сав англин ялгсан бэ гэхлээр тусд нь авчих юм. За тэгэхээр батын гэр бүлээ авчих юм тийм үү? За батын гэр бүлийг авчих. Ямар тооны байлаа? Харин яаж болох дээр хэлээ? 2 дээр нэгээс тэгвэл одоо тэр батынхаа нийтийг олохтой яах вэ? За босоод хэлтэй мөнгө. За. Руугаа 2 байгаа.
Үүдэн хоёр Y-ийг хасган зов. За тэгээд наа чи эмэгдэх юм гарч ирж байна. Өөрөө ирэх дээр өөрөө хасган зов. За 3 игтэй хасган зууг чинь. Юу байна бэ? Ирэх хасган зов. Зүйтэй ямар мундаг үгтэй. За тэгэхээр тэр хоёр эмэгдэх юм байна уу? Хоёрыг дээр Хайсаа. Ямар мундаг үгтэй дээ. За тэр эмэгдэх чи. За тэгэхээр юм болох үү те? Иргэдээр нэмэх нь 2 игээс 320-аар дэмжих юм байна те? Оо маш сайн. 3 иг болно те? Хараа хүнтэй адилхан бид нар бадар юм олжуулах уу? За өөртөө ба. Бадар юм. За бадар байж байгаа. Бас нэг юм. Аяа адилхан байна гэсэн юм байна. Яг адилхан байна биш үү? хоёрыг дээр юм бэ? Эмэгтэй тавьчих. За та хэд маань одоо гэхээр мод авахгүй шүү хүмүүдээ. За та нарын одоо нөгөө хайрцаг дотор чи юу бэ? Усны сав за зэдрөө гацтэй. За тэгвэл одоо усны саваа бүтэн авсан бүтэн хийж чадсан бол 2 сав авах нь. Хагас хийсэн бол 1 сав авах нь. Хараахыг хийж чадаагүй сав авахгүй шүү хүмүүдээ. Юу бэ? Маш сайн байна. 2-ыг авчих. Мада авсан байгаа сайч. За, бүгдээрээ дахиад явчих. Бодыг ингэж гарсан тийм үү? Тэгээд 5 игтэй нэмэх зов тавь. зүг нь өгдөө. За, даахур 5. 5 руу гараарай. За, юу ч зөрөөг олоорой гэж шүү. Зөрөөг олоорой. Тэгэхээр яах вэ? Зөрөөг гэхээр яах вэ дээ? Гасан мас. За. Зөрөөг гэхээр яах вэ? За хараач. За багны хичээлээр хасахгүй гэдэг тийм. За. За сайн байна. Гэхдээ наа чи нэг юм. За багш нь хийж үгүй. Зүг байна. За та багш нэг юм хийж үгүй. Юу нэг хадж ийн өгдөө. Тэгэхээр ботынхаас батыг хассан шүү дээ. Тий. Оо сайн байна. Ямар мундаг юм бэ? За яа. За хэн билээ минь гоо? Мягмар жаа. За багштайгаа адилхан школ нэртэй байна тийм ээ. Энэ маш ингээд зөв бичсэн байна. Бичиглэл маань яг юм байна. За та багш нь энэ дээр нэг дүгнэлт хийж өгнө гэдэг. За нааш харж байгаа. Ингээд бичсэн бол та хэд маань хүнтэй оноо аав шүү. Ингээд зүгцэн ба. За
За тэгсэн чинь бид нар сая асууж нөгөө гаднах 5-аар үржүүл гişүнчтэй үржүүлж тавиад байгаа шүү дээ. Эндээ тэгсэн чинь хэдий тоогоор үржүүлэх вэ? Хасах. Энд чи хэдий тоог вэ? Хэдий тоог вэ? За бүгдээ анхаарал наашаа төр хандуулж удаа. Энд хасах нэг байгаа. Тэгэхээр бид нар хасах нэгээр гişүнчлэн үржүүлнэ гэсэн. Тэгэхээр яаж үржүүлэх вэ? Хасах нэгийг 3 эдгээр үржүүлэхээр ямар тэмдэгтэй болох вэ? Хасах зэрэг. За тэгвэл хасах нэгийг хасах цугаар үржүүлэхээр ямар тэмдэгтэй болох вэ? хасах нэмэг. За тэгвэл багш нь энэ дээр нэг төхөөлөлт хийж өгье. За та бүхэн тооны үржүүлэлтийг үздсэн байгаа нэг бол тийм ээ. За түүнийг хэрэглэх гэж штэ. За тэгвэл хасах би б-гээр үржүүлэх юм бол хасах а б болох юм тийм үү? Тэгвэл хасах б-гээр үржүүлэх юм бол нэг а болох юм тийм үү? Тэгвэл түүнийг ашиглах нь штэ ингэ шүнжлэн үржүүлэхдээ алгацсан уу? За тэгвэл одоо нэг гişүнчлэн үржүүлэх нэмэгдэж. За маш хурдан. За тэгэхээр юу болох нь хөөдөө? За багштайгаа хамт хэлье да. 5 эгэрлээрээс хэн 150 хасах нь 3 эgrэг гэмэдтэй үржүүлээд тавина шүү дээ шүү. Тэгээд ямар тэмдэгтэй 300 вэ? А 300 юм уу? 100 тийм. Нэмэлт 100 болно тийм үү? Сайн байна. За тэгэхээр ийм болох юм шүү дээ. Зөв. За тэгсэдэг шүү байна уу гэдэг? Тэгсэдэг шүү. Зүйтэй. Эгэрлэгийн дагавар ижихэн 6 сар зорно тийм үү? Бас нөгөө таалуудаа дагавар ижих 6 сар зорно тийм үү? За маш хурдан үздэг. За болцсон уу? За үнэхээр авч байгаа. За хэдий их гасаа. Хэдий нэг хоёр игэргөө. Стамон хөвгтэй биш үү? За тэгээ нөгөө пассвордаа миний өгдөл хадгалж яваарай. Ардлт нь энэ хог яаж ангилан ялгадгийг, мод яаж тарьдгийг, хэрхэн тарьдгийг гэдэг мэдээллүүдийг багш бас давхар хийсэн байгаа. Түүнийгээ бас усан хичээлдээ бас ашиглаарай. За одоо бүгдээрээ үнэлгээгээ өөрсдийнхөө дугаарынхаа юунд ингээд дээшээгээ ингээд суруулаад дээшээ ингээд наашуу. За ёо. Жишээлбэл нэг номертой хүүхэд нэг номер дээрээ ирээд нөгөө авсан үнэлгээнүүдээ ингээд наачна. Олсон уу? За багаараа гаш наахгүй бол бүжигнэх баг. Тэгэхээр танаа багаас их ингээд авчих. Цоорхгүй зэрэг наа. Зэрэг өөрсдийнхөө компьютер За чөлөөт өнөө байгаа бас ганц нэг очоод наад болно шүү. Цаг хэмнэлээс. За чөлөөт наад чинь
아직까지 스쿼트인데요. 자, 그 솔직하라고 간단하게 말해요. 간단하게 말해요. 자, 솔직히. 자, 하나밖에 없어. 자, 떨어진 방법 써도 나가다가 그 카드를 넣어줘야지. 나가기만 하고 몇 자, 카드를 벗어 나가라. 나를 벗어 솔직히
Зогсоод хэлний дагуу та хэд 5 даалгаврын хугацаанд 10 бүтэн авах ёстой шүү дээ. 10 карт авах ёстой шүү дээ, тийм ээ? Ингээд харахад ямар диаграм харагдчихэв. Багнан диаграм маш сайн. За багнан диаграм дээр бид нар тэгвэл та хичээлийнхээ дүгнэлтийг хийх гэдэг шүү дээ. За хэдэн хүүхэд 10-ыг авсан бэ? Бүтэнгээ тооноо авсан байна. Хүүхэд маш сайн байна. За тэгвэл хэдэн хүүхэд хамгийн бага нь хэдэ? 3. Хамгийн бага нь За энэ багнан диаграм дээр бид нар дахиад зүг очих уу? Дахиад зүг очих. Ихэсэн багасаа тэгээд хэд вэ? 10 За өөр юу баачих вэ? За хамгийн За хэд вэ? Нөгөө бүдэн шилдэг байна гэдэг За хамгийн давтамжтай нь хэд вэ? 7. Хамгийн давтамжтай хэд вэ? За тэгэхээр бид бүхэн бодвол яах нь хамгийн их давтамж нь 10 буюу бүтэн оноогоо авсан учраас өнөөдөр бидний хичээл бол яасан байна вэ? Сайн болсон байна. Та бүхэн ойлгосон биш үү те? За тэгээд байгаль орчинд одоо тулгамдаад байгаа өөр асуудлууд байдгүй.